Яцсан уу? Сонсогчид өгнө гэрэг. Сонсогчид маань за. Биш болчих юм байна. Чиг өгнө гэрэг. Нэрчсэн сонсогч. Тэ. Бид нар уулзалтаараа нууцлын боллын дуулуур ярил та. Харин тийм сэдв одоо ихэр зэрэг ойрхон байна, сонирхолтой юм уу юм. Нууцлын давалдал гэдэг одоо нэг тийм сонсогч байгаагүй юм шиг санагдаж байвал эсвэл таагүй сонсогч байна уу? Одоо л голдуу ингээд муужил гэсэн үг дээр одоо би хүмүүжүүлэх ёстой юу хүүхдээ эсвэл хүүхд маань өөрөө миний үгэнд орох ёстой юу гэж эсвэл нүүжлийн доголдолтой болсон бол хин нэгэн буруутай болчих гэдэг ч юм уу тийм нэг тийм тохгүй таагүй юм шиг хэллэг гэж сонсогдчихж магадгүй тэгэхэд одоо хүмүүжлийн доголдол нэг засгаар зүүн гэдэг нэг юм дээрээ одоо нууж өөрөөс худалдаж авчихсан юм гэдэг байхгүй юу? Мужлын даалдал тийм засгаар зүүн гэдэг юм тэгэхээр томцсон. Тэр чинь 80-аад он байна л да. Сургууль багш нар зөвчөд зориулсан гэж зөвлөмжсөн тийм юм байна. Тэгээд энэ одоо хүмүүжлийн даалдалтаа хэцүү хүмүүсттэй тэр одоо яаж ажиллах вэ? Энэ дээр нь анхаарал бидний дээр алдсан гэдэг зүйл сонирхолтой байна уу? Нэг линк өгсөн байгаа. Хүмүүс орж ирж байна. Орж ирж байвал та нар өөрсдөө орж ирээд асуултууд асууж болно. Ярилцчээж болно. Одоо энэ сэдв одоо. За энэ одоо хүмүүжлийн дугуйлт биш. Бахаа ступэний яаж засвэ гэдэг мэдсэн. Энэ талаар ярихын тулд зориод хэрэгтэй гэж бодож байна. Хоёр тийм сэдвийн талаар ярихын тулд өөрийнхөө нэгэн сэтгэл хүмүүжлийнхаа одоо алдаагаа ярих гэхээр тэрнийг би анзаараад хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна шүү дээ. Тэгээд өнөөдөр одоо сэтгэлдэр нэлээд үнцгий харилцааны даалдал гэсэн төлөв очиж штэ тэгээд хүмүүжлийн даалдал маш олон ингээд гүрэн болж харилцааны даалдал гэж үсэн штэ. Тэгээд бид нар ямар одоо зүйлтэй нь одоо харилцдаг вэ гэхэр ч одоо хүүхдтэй планаас өдөрж ингээд багаас нь гидсэн байхаас нь лээд ахаас нь эхэлж бид нар хүүхдтэй харилцаж чинь гэсэн. Тэгээд тэр үедээ бид нар ямар алдаа амаа хийж яах гэдэг маань бидний амьдралд нэсэн өөртөө нөлөөлж штэ. Тэгээд одоо харилцан дээр даалдал гарч байна. Танаас тийм даалдал гэдэг үг таалагдчихж байна уу? Таалагдахгүй байна уу? Нэг хүүхд харилцааны даалдалтай гэдэг ингээд нэлээд зөвшөөрөх чинь эсвэл би өөрийнхөө харилцааны даалдал дээр ажиллаад хүүхдийнхээ хүмүүжлэлтэй яаж иргэн нөлөөлж болох вэ? Яаж засаж залруулж болох вэ гэсэн одоо юм сургалтууд эсвэл ярилцлагууд амруулалтууд хэрэгтэй байна. Хэрэггүй бол би ингээд хоос ингээд агаарт ирж байгаа юм шиг сонсож байгаа байхгүй бол харилцчихэж юм одоо харилцааны даалдал гэсэн юм шүү дээ. Тэгэхээр би ингэж харилцчихийж энийг одоо хаана юу вэ? Ямар газар вэ? Энэ яаж нөлөөлдөг вэ? Ямар хэлбэрээр вэ? Ингэж
ярилцсан шүү дээ би та нартай ингээд шилж өгөхгүй зарим одоо хэлбэл хожирцсан чийж болно ялгдахгүй чийж болно. Гэхдээ надад зүгээр мөчлөө тоолдог гэсэн үг сонирхолтой санагддаг байхгүй тийм. Тэгээд энэ чинь бид нар янз бүр одоо даалгавар явуулж байна. Тэгээд солилгын хоцрогдол хүмүүжлийн даалгавар гэж юм дээ. Тэгээд зам төлөвлөх юм. Тэгээд надад бол харилцааны сонирхолтой санагддаг. Тэгээд энэ сэдвэр нэлээд дахиажилдаг гэсэн үг дээ. Яг энэ сэдвээр ээжүүдээ харилцааны ур чадвар хөгжүүлнээс одоо сэдвээр ээж нар хүүхдүүдтэйгээ яаж харилцдаг. Тэр энэ одоо чиглэл дээр ээж тэр ямар алтай гардаг вэ? Чи би өөрийнхөө нэг алтай анзаараад нэлээд зөвшөөрөд энийгээ би хаана ямар үг яаж гаргадаг вэ? Яаж илэрдэг вэ? Миний амьдралд одоо бид нар ингээд нэг алдаагаа дахин давтаад хахад ингээд анзаарахгүй ч байна. Тэгэхээр чи ингээд нэг коуч юм яадаг юм. Тэр нэг хажуугаас нэмлэнгээс хараад илжээж өгдөө. Нэг засаг гаргаад энэ хүнстэй судалж эрэлхийлж болно шүү дээ. Тэр би ингээд хүмүүжлэн давалтлыг эцэгчүүдээр нь шинэ бол харилцааны ур чадварыг яаж одоо манай хүүхдийн юм хэсгээр одоо юм байна. Тэгээд би энэ хүүхдээр ингэж ажиллаад энэ хүүхд маань ийм болсон байна гэж хэлэхэд бол тэр хүүхдтэй хамт амьдардаг харилцдаг хүмүүс нь хэлж тамбих юм гэж гэр болно шүү дээ. Тэгэхээр ээжүүдэд энэ харилцааны ур чадварын талаар сургалт хэрэгтэй юм. Та нар өнөөдөр надад л хамгийн чухал сургалттай ирээгүй өнгөрсөн юм шиг санагдаад байна. Одоо би хүмүүс бодод кейсүүдийн хүмүүс сонирхолтой байдаг юмуд одоо би бүх намуудаа бүх зүйлүүдээ хаашаа тавиалаа гэдэг үнтэй ингээд ажилладаг. Харилцдаг гэсэн үгтэй тэгвэл харилцаа харилцаадаг гэсэн үг шүү дээ. Харилцаагаа мэдрүүлж ирж болно тийм. Энэний сэдв дээр нэг асуулт өгч юм. Яг ингээд өмнөд постэр юу гаргасан байцтай зэмлэг гаргасан нь шүү дээ. Тэрүүгээр ороод заригтай олуулаад асуугаад ярилцчихж болно. Гэвч энэ сэдв дээр зориг яагаад орж ирж байгаа юм гэхээр өөрийгөө илэрхийлээд гараад гэдэг энэ байн дэлхийн одоо харилцааны асуудлуудыг бид нар ярих юм бол одоо нэг өдөрч бардсан шүү дээ, нэг цагч бардсан шүү дээ. Одоогийн нийгмийн асуудлыг ярьсан ч гэсэн бид нар ингээд ирэх юм шүү. Тэгэхэд яг одооний миний харилцаан дээр юм. Би хүүхдтэйгээ яаж харилцаж байна? Энэ нь яаж нөлөөж болох вэ гэдэг ингээд суралцуулж байна. Энэ бол үнцэнтэй гэсэн үг л дээ. Одоо бид нар ээж аав нарын харилцаа тараад би ийм харилцаатай ингэж харилцахад одоо таалагдсан маа гэдэг мэдчихэдэг. Тэгээ юмдаа марцсан. Өөрөөр би яаж харилцахаа мэдэхгүй. Өөрөөр яаж харилцахаа би хаанаас олж харах вэ гэдэг ингээд анзаарахгүй. Ажиглаж чадахгүй ингээд номноос уншихаар ингээд энэ номдорч хүртэл яг тодорхой яаж харилцах гэж байхгүй. Зөвхөн ийм харилцаанууд надад юм. Ийм харилцаанууд юм. Тэгэхээр харилцааны даалгавар гэсэн харилцаатай чадвар соёлсон гэдэг хамгийн гүнзгий хамгийн ур чадвар шаардсан хамгийн чадвар соёлтой гэдэг гэсэн. Тамир одоо тийм сургалтуудад сууж ирсэн. Бендэр юу одоо тамирын жишээ би гэдэг хүмүүстэй ингээд харилцах байж болно. Тэгээд надад өөр харилцааныхаа талаар одоо тэгэл ямар зүйлээ ойлгож мэдээр тэрийг нэг комментэн дээр тэн чадвар өччээрэй гэж болно. Тэгээд жишээ би харилцах гэж сколууд би харилцаж байхад ямар зүйлийг ингээд чадтай харилцаж байхад анзаарсан бэ, бодсон бэ, мэдэрсэн бэ. Би яаж давхан туулж байна гэдгийг ингээд хэлж болно. Эсвэл ямар харилцааны арга бол таны амьдралд яаж нөлөөлж байна гэж ингээд
жишээ нь нэг хийсэн дээр бид хараад мэдчихэж болно юм бол заримдаа ингээд ээж нэртэй ингээд ээж одоо нэг ээж байлаа гэж өдөрч одоо ингээд багшаалаа гэсэн тэр чи яг ол үгтэй нөлөөлж байна гэр бүлтэй нөлөөлж байна өөрийнхөө хүүхдэд нөлөөлж байна гэсэн шүү дээ. Тэгээд хамгийн гол хүн нь би өөрөө өөртөө нөлөөлж байна гэсэн шүү дээ. Миний одоо өөртөө харилцаанд миний бодол мэдрэмжид ямар үг байна. Би өөрөө биш шүүмжлэлтэй зэмлдэг хүн байна уу болгоомжгүй зөөлөө өөртөө ярилцж байна. Эсвэл өөртөө болгоомжтой зөөлөө ярилцаж өөрийнхөө бодол мэдрэмжээ анзаарч ажиглаж өөрийнхөө зүрх сэтгэлтэй холбогдож тэр одоо ингээд гомдол ингээд таагүй мэдрэмжүүдийг харилцан дахин бий болгож байгаа миний ямар мэдрэмж миний ямар бодол байна, миний ямар зан чанар байна гэдэг соргохоор яг тухай цаг өчид одоо яг хорон дээр анзаарч ажиглах гэдэг сэтгэлтэй чадвар гэж бодчих. Энэ чадварыг суулгах ингээд анхаарах юм бол өөрийнхөө хүүхдүүдээр анзаараад ачиглаа тэд надаас сурч байгаа юу дээрээ би ажиглаж анзаарч өөрийнхөө харилцаагаа ингээд засаж залруулаад тэр хүүхдүүдэд нөлөөлж чадлаа. Би аяга том хамт олон юмчмуудад сургуулийн хамт олон хүүхдүүдэд нөлөөлдөг тийм хүн байх юм бол тэ одоо багш ч юм уу захирал ч юм уу эрхлэгч ч юм уу тэгээд хүүхд би яаж харилцсан намайг одоо хүмүүстэй харилцаж байхад бусад хүмүүс надаас ямар мэдрэмж хаосаа гэж бодож байна гэдгээ бас ингээд анзаараад ажиглаад ухамсарлах юм бол бид нар энийг ингээд өөрийнхөө цан чанар гэсэн юм чанар намайг ингээд сургууль дээр ч юм уу гэрэл дээр ч юм уу хамгийн тийм зөвлөм болгоомжтой орчны та нарыг өсчээснээр харилцажсэн тийм хүмүүс атаатай байсан дээр чи хэд ирсэн бэ гэдэг ингээд та нар ингээд гараа уруугаа тоолоод үзэхгүй хэд байсан юм гэхээр хэцүү гэж хэлсэн гэж бодож байна. Ямар хүмүүс намайг тэ одоо мохоор хэлжсэн болгоомжгүйгээр хэлжсэн нэг бодол мэдрэмжүүд таггүй стэйдэр дурсан зүйлсэн гэх юм бол анги хамт олон үеийн хүүхдүүд сахад дэстовс чимээцэг их гэрэлүүд тийм ус маш их ажиж бол тэдрээс бид ингээд янз бүрээр ингээд өөртөө тэ янз бүрээр тэ хандлагуудыг ингээд сураад мэдрээд тэдний амьдралынхаа төвшөд болцдог гэсэн чинь. Тэр бид нар ямар үрээ бусад болцдог байна. Тэр одоо бид нар одоогийн амьдралд маань одоогийн биг болоход ингээд хамт нөлөөлсөн гэсэн. Нэг ингээд ярьж байгаа та нарт ингээд бууж идэв бохгүй. Ямар нэгэн тийм дурсан учраад орж ирж байна. Жилцэн нэрэж үгүй. Надад та ингэж харилцах хэрэггүй байсан да ч юмтай л бас надад ингэж харилцаа тэр одоо дурсан ч тэр тул намайг өөрөөр ингэж тэ урд харилцахыг нөлөөлсөн. Би бусад хүмүүстэй өөрөөр харилцахыг нөлөөлсөн гэсэн ингээд тийм түүхүүд байна уу тамаас. Тийм одоо нэг түүхүүд анхаарал бид тэн дээр ингээд өөрөөр нөөц боломжн дээрээ төлөвлөлөөр үчиж бол хэрэгцээний машаалаар үүрэг байна. Тэдрэг одоо миний өөчнөөс сурвалжны доод нөлөөд их зааж исэн хүмүүст харуулж исэн гэж харилцдаг юм байна. Онцоор намуушаад нэг өөр хэрэг яг өөрөөрөө харуулна гэдэг чинь тухайн ингээд жижигчсэн биш яг одоо цаг дээр бодит ингээд кейс дээр харуулна гэдэг чинь нэлээд их чадвар суулгах гэдэг үнтэй ингээд харилцаж тэр ингээд хамтын ингээд бүтээл гэж юм гэсэн хамтарч бүгдийг бүтээж гэсэн. Тэрнтэй бид нар ингээд харилцсан ямар нэгэн зүйл дээр бууж өгөх хэрэг болчих шүү дээ. Ашиг болчих юм бэ одоо коуч
ментор супервайзертэй сургагч ашигал ингээд энэ том ингээд энэ одоо мөвцөлөд болчиход байдаг ч энэ зэрэг шиг харилцах гэх юм бол би яаж харилцах вэ гэдэг ингээд анзаараад яг өөрийнхөө дотор ингээд зэрэг сэтгэл дээр ч юм уу юм бодол дээр өөрийнхөө бодол мэдрэмжээ ингээд хүнсрлээ тэрнийг ингээд тодорхой ингээд төвшин дөрөв таж мэдсэн байх юм бол та яг жинхэнэ өөрийнхөө мөн чанараас харилцсан гэж бодож байна. Яг жинхэнэ гэдэг нь сэтгэлээс харилцаж байгаа. Тэр зүрх сэтгэлээс харилцаж байгаа. Яг өөрөөхөө харилцаж байгаа. Ямарч нэг тийм хэл хязгаар байхгүй тийм харилцаа бол хамгийн садаргалтай яж болсон. Тэр харилцаа мөрөөс шин мэдлэг мэдээлэл харилцааны арга барил ингээд би болж хамтдаа бүтээдэг гэсэн үг тэр чинь ингээд цаанаасаа ингээд намын дагуу одоо чинь ингээд хүмүүжлээ ингээд намайг тусдаг гэдэг та нар ингээд харж ирсэн багцаа тэн дээр одоо тийм үг гэдэг одоо чийжлэх ч юм уу те бүгдтэй тэгж хэлээрээ гэдэг ч юм уу те тэгэхээр та тэр үг ингээд дагуулж үзэн нөлөөлж иж болно 2-3 дахь нөлөөлж иж болно 4-5 тэр бүгд тэр мэдчихэж байгаа ингээд нэг яахгүй ч болно нөлөөлөхгүй ч болно яа тэгэхээр юу ч ажим яг нөлөөдгөө зэрэг бидний үүслээ би өөрөөр өөрчлөлттэй байгаа тэг бүгдээс нь хүмүүжүүлэх гэдэг шүү дээ тэр зэрэндээ яагаад юу гэхээр тэр чинь ингээд нэг цэжэлсэн загвар хөдөлж ирчээ тэгсэн мөртлөө таны сэтгэлгээ шүү дээ өөрчлөгдөөгүй мэд тэр үг чинь зөвөр л ингээд та нэг тусдаа тавиад тэр үг тусдаа бэдэг оршихуул тусдаа бэдэг үгийг хэлжүүлэх гэх бахаа гэж ингэжтэй тийм нэг завар дээрэгт зарлцсан гэсэн баггүй тэр юм нэггүй сэтгэлээс бомж явж ирээгүй тэр үг тэр сэтгэлгээнээс гарч ирээгүй болохоор тэр юм хэлэхгүй тэгэхээр за ийм хүмүүжлийн арга барил сурвалж ч юм уу нөлөөлөхгүй юм байна гэж таажч болно. Тэгэхээр энэ дээр цэвэр сэтгэлгээнээс тэр ингээд бидний ингээд сэтгэлээс сэтгэхүү би яаж хүнтэй хэлцэл зүгээр ямар үг хэллэг юм миний хатуу дотроос өөрхөн гарч ийн яг би өөрөө хэлж чадахгүй юм. Миний сэтгэлгэн дээр ямар зүйл татагч байна гэдгийг анзаарч өөр дээр ажиллаж ингээд хөгжүүлдэг чадвар гэсэн байхгүй юм чадварыг одоо сурцгаалдаг энэ чадварыг суулгах дээр сургалтууд байдгийг ч хүмүүс мэдхгүй гэж болно байсан ч одоо би ингээд зарлддаг шүү дээ зүгээр сэтгэлээр өвдөө сонсох ч юм уу тэ бүгдээ зөвхөн бүлээн зөвшөөрч ч юм уу тэ ингэж хамруулдаг байсан юм зэрэгдээ хүмүүс урж ирдэг тэгээд ингээд яг чадвар үнцэнтэй одоо миний сэтгхүүд одоо оруулж байгаа хөрөнгө оруулалт юм байна гэж авч үздэг. Тэгэхээр амьдрал нь яг тэр хэвээрээ бидний амьдрал төлөвлөлтөөр харилцаа хангалттай нөлөөлөлт гэсэн тэр одоо боддог бидний одоо ингээд сэтгэлийг нэмэгдүүлдэг тэдэрт урам зориг өгсөд тэдрийг харж байгаа мэдрүүлсэн тэдрээ өөрөө үнцний нэгдсэн тийм харилцааг одоо төлөвшүүлээд хамтаа харилцаагаа тэр яг хүнийх гэж хэлж болно тийм өчигдөр байлжсэн тийм танаа чи хүнтэй харьцаж байгаа шүү дээ үний ингээд хамтаа ингээд харилцаж байгаа юм шиг тийм харилцааг өөрөө хүнтэй биелүүлж тэр харилцаа нь бүгд мэдрэгддэг биш. Миний одоо ярьж байгаа зүйлүүд хүмүүс ингээ хийсвэр сонсож байна эсвэл энэ нэг цааврыг чухал юм яриад юм байна. Гэхдээ яг адилхан вэ гэдэг ингээ анзаарахгүй юм. Хүмүүстэй сэтгэл сонирхолтой нэ сонирхол би нэг ингээ баримж явах гэдэг байхгүй хүмүүстэй юу хийж байна юм тийм. Мэдрээ таныг мастер мишээд ярьж байсан шин. Ярилцж болсон нэр орж ирээд тамирч тоосон юм тэгээд чиг явсан да
яг энэ харсан. өөр хармсан гэдэг юм шиг тэгээд борч ирээд нэг үеч болсон гэдэг юм шиг байсан шүү дээ. Ингээд борч ирээд сэтасаа дээрэлцээд байдаг чи юу зөрөг байна. Тэгээд тэгэхээр энэ зөргийг бид ингэж хөгжүүлнэ гэдэг чи өөрөө чухал чадвар гэдэг юм. Зөргийг бид хөгжүүлэх гэж үүрдэг юм ш. Одоо ажилтдаг юм шүү дээ. Зэрэгтэй уусаад амьдрал дээр амж мэддэг ч юм уу баар шинэ зүйлүүдийг ойлгох. Тэгээ энэ одоо өөрийгөө таньд жилдэг гэсэн юм шүү дээ. Тэгээ өдөөл төдөр алдаа оноо гэлөө хийжээч тэр замыг ингээд өөрийнхөө зэмлэгээрээ хайж олж шүү дээ. Яг шууд хамгийн тавцсаныг одоо нэг хорон дотор заадаг юм уу? Ингэж явбараа ингэж явсан юм. Тэгээд ингээд нэг төрдөг байсан шиг яг тэндээс аль зам нь яг хүмүүний яг очихыг хүсэжсэн тэр замд тэгээд их сонирхолтой орд оловч аль замыг штолсон зэрэг төвчүүлсэн. Тэгээд үчигдэн хэлсэн сургалтуудад бол нэлээд хөгжил төвчлэг гаргасан гэж үздэг. Тэгэл сургалтуудад бол хөгжлүүдээ зааж штэ. Тэгээд хүүхдүүдтэй харилцаж ажилладаг эцэгчүүдтэй зэрэгтэй өвчнөстэй харилцаж тэгээд тэдний одоо санацж иглоо тасуудлын харилцаа шалтгаан нь хаана хамгийн гол нь яаж засах вэ гэсэн нэрээр би бүгдээр авцсан гэсэн. Тэгээ олно гэдэг чинь Эврика гэсэн үг. Эврика гэдэг чинь би шинийг олчлаа. Тэгээд яг тэр шинэ зүйл чинь шинэ юм уу? Энэ мэдлэг чинь одоо миний энэ ардаага энэ номноор байна уугүй л. За маргааш 10-20%. За хаман байлаа 10%. Тэр донор мянган ном тэгээд өөрийгөө таньж мэдэх юм бол нэг ном уншаа. Тэгээд тэр нэг намыг олоход бол таваар гарч зөөрөөсөө ном уншиж байдаг. Сэжи тэр номын бэрэж зэлэг биш ч үжиж болно шүү дээ. Тэгээд оны бүрдаа болон гिचж болно шүү дээ. Тэгэхээр аль нэгэн одоо мэдлэгийг олж хараад тэрнийг анзаараад миний хайчсан мэдлэг байна гэж авахын тулд болж нэг л багш хэрэгтэй гэсэн. Нэг л багш. Гэхдээ тэр багшийг авахын тулд тэр хитэж амьдрал тулжиж болох юм. Яг энэ мэдлэгийг олдгийг гэж хитэн амьдралч тэр багшнаас харуултаач шүү. Өчүүтэй тэгэхээр тэгж тааралтай болох юм бол өөр хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ залуугаас гэтэл гэж мөрөв тэр багшийг олно гэдэг чинь нэлээд одоо гэдэг нэг жоохон нэг тусал мэдлэг тэр тусал тэнд нэг хөвнөдлөг гэдэг шиг ингэж тэр долоодын мүлэнд нэгтэй тэм бүх зүйлийг ингээд бэлтгэл ойлгоод онцорж ухаар чи ингээд айгу урт зам байдаг шүү дээ тэр шиг нэг чишээ айгу урт зам ариг ингэж тавчиж болох юм. Тэнийг мэдмээр нь томорч сонирхолтой юм уу? За би нэг зүүнлink болцсон юм. Үгүй яриад харилцааны тал уурчсан гэдэг хүмүүжлийн залбын хүмүүжлийн боолтол та нар хүмүүжлийн боолтол нэг талаараа би бас баярлж байна та нар хүмүүжлээ боолтол гэсэн сургаалтууд ороогүй ч ашгүй Монголд одоо хүмүүжлийн боолтолтой хүүхэд байхгүй цагчуд яваад байна тэдэрт миний сургалтууд хэрэггүй юм байна тийм багш байхгүй юм тийм одоо гадуурээрээ даадаг нэгэнттэй хүмүүжлэнд боолтол тийм үдэнгийн дээр л хэлчих ч юм уу дээ зэрэгчүүдээ харилцааны асуудал гэсэн байхгүй мэнэ гэсэн тийм одоо нэг найдвар гарч ирж байна. Одоо энэ сургалт хэрэггүй гэдэг чинь боролж байхгүй хаа гэсэн нэг таваа гарч ирж байна. Тийм ч бичиж болно. Яг энэ мэдлэг хэрэггүй шүү дээ.
би хөвгцтэйгээ зүгээр харьцаж штэ одоо мөнгө өөртөө итгэлтэй штэ тэ манай зэрэгтэй штэ манай дөрөвчлээ татмаа бүний байгаа өөрийгөө таньсан штэ би өөрийнхөө амьдралдаа өөрийнхөө гэсэн зүйлээ хийгээд хэрэгжүүлээд төслээр амьдраад миний одоо ингээд тэ өөрийнхөө одоо энэ бодлоо таньж мэдээд өөрийнхөө зүрх сэтгэлээ таньж мэдээд энэ бүрэн ингээд цагц ингээд энэ маш хуваараа ингэж хүмүүстэй ингээд өөрийнхөө гэр бүл хүүхдээ харилцаж байгаа. Одоо би маань хангалттай гэж хэлж байвал та нэр өндөр түвшинд хүрсэн гэсэн. Тийм байвал барилж өмнөөс баярлахаар одоо л энэ чинь доо хүмүүсээ гэмэлтэй төрсэн байж болно. Одоо мэдгүй дэмэлтэй төрсэн байж болно. Зэрэгтэй бид нар өөрийнхөө ингээд хэлэхэд заарен зүрээ өндөө оруулах гэдэг үгтэйсээ одоо тэгээд төвшөнд авчрах гэдэг ч болно. Тэгэхээр тэдний аль дээр тэр мэдлэгтэйгээ тэр бидний одоо үеих шиг тэр 80 мэдлэгийг хаах гэж илэрхийлдэг үе хэрэггүй болсон. Тэдний ямар ч тийм хайцгүй угаасаа тийм зэрэгтэй байж ингэж явж байвал тийм энэ мэдлэг одоо хэрэггүй энэ хэрэгтэй гэж ингэж явж байгаа бол тэд нар одоо нэг сэрцэн хүүхдүүд гэхөө өөрийнхөө одоо ингээд дагуучаар амьдралынхаа бүх зүйлүүдээ мэддэг тэр тийм байлаа гэх юм бол нэр энэ одоо үе болоод нэр хамгийн гоё үе юм гэсэн баггүй юм. Одооний хүүхдүүдээ хамгийн гоё бэж одоо ингээд өөрийнхөө юм мэдчихэж байгаа шүү дээ. Өөрийнхөө өнөр үе мэдчихэж тэгээд над дээр явжсэн. Одоо үеийн хүүхдүүд гэх юм бол тэгэл юм шиг хүүхдүүд тийм шүү дээ. Тэгэл 20 жил ингээд багшлаа барилж 50 хүрчээ хэрч энэ олон ингээд мэдлгүүч ингээд бас ихэх тусан тэ би энэ зүйл дээр энэ харилцаан дээр алдчихсан юм байна. Энэ зүйл дээр би унжсэн байна гэсэн юм одоо мэдлэг маань үлддэг гэсэн. Тэ нэг ингээд хаваалцсан гэсэн. Өнөр зөв хэрэгтэй байна. Өнөр зүйл нь чухал юм. Миний хувьд бол нэг хөгжилд ингээд явж байхад энэ мэдлэг чухал юм. Тэгэхээр яг л энэ харилцааны тэг өөрөө өөртөө харилцаа өөрийнхөө бодлого мэдрэмжээр нэгтгэх нийлүүлэх төсөөлөлнүүдээр биш бүрэн дүрэндээ төвлөрөхтөр нь би ихээр л хайгуулсан сурч мэдэж авчихсан. Тэрний тэгээ тэмээс би коуч, ментор коуч, супервайзер гэсэн арт терапевт болсон сургагч гэсэн. Тэгээд энэ одоо үнэхээр сүүлийн 10 жил үжиж штэ тэгээд бараг 26 7 жил башилсан юм. Тэгээд энэ одоо мэдлэг одооны одоо би аягүй л гэсэн ингээд бүрдүүлсэн юм штэ. Энэ мэдлэг нь хажсан зүйлээс төлөө явсандаа одоо ямар их одоо мөнгө, цаг, зав, хүч гаргасан бэ гэх юм бол эднийхээ төлөө би ингээд том хүлээн зөвшөөрөл ямар үнэтэй юм ингээд хийцэн гэж үнийг ойлгоцсон гэж үнийг ухаарсан юм гээл те заримдаа ингээд сурвалжуудад багш нар 20 30 40% мэдлэг өгөхөд би тэрнийг ойлгох гэж ингэж бүрэн дүрэн болох гэж хайж ирлхийлж явахдаа өөрийнхөө тэр бүх гүнзгий талууд ойлгож мэдээд энэ мэдлэг маань ингээд өөрөө ингэж хайж яхад бүрэн дүрэн болцсон байна. Тэгээд тэр мэдлэгээ би хүмүүстэй зааж сурч яхад бас айгүй суралцсан гэсэн үг хүмүүсд бас айгүй ингээд суралцаад таньж мэдээд тэдний ингээд сэтгэхүйг тэдний дүр зургуудын тэдний бодол мэдрэмжээ судалж явахдаа би айгүй хөгжсөн. Ингээд үгүй зааж чахтай болсон бичдэг те тэгээд миний одоо онцлог болоход би ч тийм хоббитэй шүү дээ. Сайн бүүжи та одоо фэйсбүүк лайвд ороод ирцэнэ мэдчихэв санамсаргүй орж ирцэн байна уу хумсартай орж ирцэн байна уу санаат орж ирсэн. Санамсаргүй гэж байгаа тийм сурвалж явуулжээ гэдгийг хараад ороод ирсэн үү те. Тэглээ. За та ямар зорилготой орж ирв? Тэгээд карагойг удцсан байна шүү дээ. Та удаа ороод ирсэн юм уу? Би харин нөгөө нийгэмд болж байгаа үйл явдлын талаар таныг ярих юм болов гээл. Нийгэмд байгаа зүйлээ сонирхолтой байна уу? Таны амьдралд болж байгаа зүйлс сонирхолтой байна уу?
Ерөнхийдөө нөгөө хүүхдүүд эцгийн тусгал болохоор яг бидний томчуудын амьдралд болж байгаа зүйл илүү шийдэл болох болов гэж бодож Энэ та улсад байна. байна. Таны амьдралд ямар өөрчлөлтүүд байна? Та ямар төсвөлийг бусдад түгээж дэлгэрүүлж байна? Би бас нөгөө өсвөр насны хүүхэдтэй. Тэгэл тэрнтэйгээ нөгөө яг өмнөх хүүхдүүдээс арай өөрөөр харьцах шаардлага гарч байгаа юм болов уу гэж бодож байна. Өмнөх хүүхдүүдээс гэж юмсан. Өмнө нь 2 том хүүхдтэй байхгүй. Бас уу? Тий. Тэдтэй ханддаг байснаас одооны энэ хүүхд маань арай өөр байна уу? Тий. Гэж ингэж мэдрэгдэж байна. Арай өөр юм шиг санагдаад. Тий. Тэгээ та ямар оролдлого хийж байна? Яаж өөртөө ингээд харилцаан дээр өөрчлөлт хийж байна? Өмнө нь ингээд бид нар ингээд өөрийнхөө зөнгөөрөө өссөн байдлахтай ингээд сургууль ингээд тэ одоо болохоор ямар одоо зүйлүүдийг арай өөрөөр хийх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хичээл даалгавар гэл нэг тиймэрхүү төвтэй харилцаа байсан шүү дээ өмнө нь. Даалгавраа хий. Даалгавраа хий. Тий, хичээлдээ сайн хий. Онц сур ч юм. Томоотой бай ч юм. Одооны хүүхдүүдэд бол энэ арай ажиллахгүй хаа гэж бодож байна. Ондоо нөгөө даалгавар нь одоо ингээд хүүхдээ штэ бүхэл нэг хүүхдээ штэ тэ. Тэгэхээр даалгавар хичээл гэдэг чинь тэр хүүхдээ амьдралын нөгөө бүрэн ингээд дүүрэн нэг хэсэг биш зүгээр нэг ингээд хэсэг штэ тэ. Тий нөгөө Одоо нэг амьдралын нэг зүгээр л нэг юу ахгүй одоо оюун бодлын одоо хөгжүүлэлттэй юм. Тэгэхээр тэрэн дотор тэр хүүхдээ амьдралд маш олон зүйлүүд байна. Тэдрийг одоо нэг хүүхдүүдийг анзаардаг, ажигладаг болсон. тэгээд нөгөө тий энэ талууд нь нөгөө ил гараад эхлэнгүүт нь эзэн хайгаад штэ бид нар юунаас олчих хинаас олчих сургуулийн буруу ч юм уу эцгийн буруу миний буруу чиний буруу гэд нүрээ будж болохгүй ч юм уу те Танаа учраас нүрээ буддаг юм. Аюу сонирхтой штэ ер нь л миний будгуудыг өөрөө дэлгүүр мэлгүүр явахта будаг авчих гал тэгээд яг нүрээ будахгүй байснараа хүүхдүүдийн энэ нийгмийн харилцаанд их өөрчлөлт орог байхгүй л ах гэж бодож байна. Тэгээ нөгөө асуудал гарахаар бид нар бас нөгөө асуудалгүй байх хэрэгтэй юм шиг ийм юм ил гарахгүй болохоор нь байдгүй ч юм шиг ингээд яваад шүү дээ. Хүн дээр хүлээж аваад тах шиг шүү дээ. Зүгээр байхгүй байх ёстой байсан юм гэдэг үднэс те. Тэгээд шийтгэх нэг их сургуульд оруулахгүй байна. Магадгүй хүүхдүүд нөгөө нэг хуулийн дагуу шийтгэлж авч магадгүй. Тэгээд та өөр ямар одоо хуулийн дагуу шийтгэлгээд одоо хаашаа тэд нар ч одоо бүр нэг цагдаагийн юу хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа эхэлсэн байгаа л дээ. Ямар одоо цагдаа багтаа одоо бүжигчтэйг сая өөрийнхөө хүүхдээ ирж байгааг шал өөр хүүхдүүд ирээд явчихсан. Тэр одоо та юу ямар хүүхдүүд яриад явцсан бэ? За би тэгвэл жоохон юунаас асуултаасаа жоохон гарчлаа. Та яг тэрнийг ярмаар одоо нөгөө нэг хүүхдээ хүмүүжлэнд ордог гэхээр чи бид нар ингээд нэг манай хүүхд зүгээрээ би зүгээрээ нэг өөр л гадар нэг хүүхдүүд байна гэж ингэж хараад байна шүү дээ. Тэднийг ингээд ярьчмаар санагдаад байдаг. Тэднийг ярих нь тань чухал байна. Эсвэл та яг өөрийнхөө хүүхдүүдээр мөрөн үү? Мэдээж өөрийнхөө хүүхдийг ярих нь илүү чухал байна. Тэр хүүхдүүд хэрэг төвд орчлоо нэтрээ гэдэг ингээд тэ тэрнийг яг ярьж явж болно ч та гэхдээ өөрөөсөө ингээд нөгөө нэг ингээд хайж судалж явах юм бол тэр хүүхдүүдээ ч юм уу өөр эцэгчүүд нь илүү болгодог ч юм те
тэр алдаануудаа илүү сайн ойлгодог гэх үү. Тэгэхээр та өөрийнхөө илүү юу ажиглан Тэгээ манай хүүхд нэг би сүүлд анзаарсан. Тэгээ өөрийнхөө хүүхдийг анзаарсан чинь нэг миний надад таалагддаг тэр юмнуудаа арай илүү гаргаад миний дэмждэггүй юмнуудыг ингээд нуугаад идэг гэдгийг анзаарсан. Одоо наадах та яг тэр хүүхдийн өнцгөөс нэлдэ би нэг ойлгох гэдэг үзээ. Та гэсэн чинь надад таалагдахгүй зүйлийг тэр хүүхд яадаг гинэ. Нуудаг. Нуугаад таалагдахын танд харуулдаг үү те? Тий, тэгдэг. Тэгэхээр тэр хүүхдийн сэтгэлгээр тэр өөртөөгөө юу хийж байна? Хэмжлүүлэхгүй байх гэж юм болов. Аюу сонирхолтой юм хэлдэг хэлдэг шиг байна шүү дээ. Надад таалагдахгүй зүйлээ нугаад таалагдхаа харуулдаг гэхээр чи би одоо хүүхд чинь байлаа гэхээр би юуг өөрийнхөө ямар зүгээ ингээд таалагддаггүйгаа ингэж үгүйсэх чинь гэдэг энэ талаар авахгүй. Та тэр өнцгөөс нэрдээ тэр хүүхэд би энэ зүйлээ ингэж ингэя гэж шийдвэр гаргаад тэгээ танд болохоор өөрөөр хэлчих штэ. Тэгээ энийг та их тэр хүүхдийн өнцгөөс хэлдэг. Тэгвэл надад жоох ойлгоход сонирхолтой болох гэдэг. Манай хүүхдээс намайг анзаараад надад яавал таалагдах вэ гэдгийг бас одоогийнхаа туршлагаар мэдээд авсан байгаа юм болов. Нэг ингэж хэлэх байхаа. Танд нэг өөрийнхөө өнцгөөс хэлэх үү? Би өөрийнхөө таалагдсан зүйл анзаарсан байхгүй. Надад одоо энэ зүйл таалагдчихлаа. Тэгснээ би энийг ээжэд хэлчихвэл ээж нь дургүйсэн шүү дээ. Тэгэхээр би нэг нууч. Өөрийнхөө би дотор байдаг зүйлүүдэд би нууч гэж шүү дээ. Тэгээд нууч өгөөсгчи, дарчи. Тэгээд ингээд өөрийнхөө ингээд сонирхсан зүйлүүдэд нуугаад үүсгээ дараад хэлж ярьж илэрхийлэхгүй шүү дээ, тий? Тэгэхээр яг уу. Тэгэхээр тэгээд тэр нь өөр нэг газар одоо жоохон эвгүй байдлаар гарч ирж магадгүй л дээ. Тий одоо ингээд өөр газар эвгүй гарч ирж штэ, тий? Тий. Энэ их сонирхолтой сэдв биш тий? Би өөрийнхөө одоо ингээд өөр дээрээ төсөөлдөө ингээд би нэг зүйлээ ингээд нэг ажиглаад анзаарчаад энийг байхгүй гэж өгөөсгöör нуугаад өгөөсгöör дараад хэлж ярихгүй ингээд байхаар миний өөр ямар газар энийг нэвгүүгээр гарч ирдэг үү? Тэрийн зөвшөөрдөг газар л гарч ирнэ л дээ. Хүлээн зөвшөөрдөг газар нь одоо жишээ нь нөгөө энэ миний хүмүүжлийн доголдолтой хүүхдүүдтэйгээ нийлэх ч юм уу, ариг тамхи хэрэгэлтэй хүүхдүүдтэйгээ нийлэх ч юм уу, уруу татдаг хүүхдүүдтэйгээ нийлэх ч юм уу, эсвэл хичээлээ идэх хүүхдүүдтэйгээ нэг гадуур тэмээд кайф аваад мэдрэх ч юм уу. Тэдний хүлээн зөвшөөрдөг тэрний өөрийнхөө байгаагаар тэр гоё кайфтай байгаа мэдрэмж ингэж бас явчих болно. Тийм л. Та яг өөрийнхөө амьдрал дээр ингээд өөрийнхөө ингээд дотор байдаг зүйлүүдээ нуугаад өгөөсгээд хэлж ярихгүй дардаг зүйлүүд байдаг уу? Байдаг шүү дээ. Тийм одоо нөхцлүүд байна. Одоо та энэ дээр ингэж хэлж ярьж чадхаар ил одоо ингээд энэ фэйсбүүк чинь ингээд байгаа юм бичлэг чинь нараад YouTube дээр оруулчих магадгүй би. Яаж одоо ер нь л нэг сурцсан үү шүү дээ. Хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг юм байдаг бах та. Та өмнө нь би танаас асууж ирсэн шүү дээ. Нэг бичлэг оруулах. Та хүмүүсийг ойлгох гэдэг айхгүй нөө ингэж асууж явахтай яаж нөө гэжсэн шүү дээ. Тэгэхэд та энэ зүйлээ одоо хийчихэж шүү дээ. Би яадаг нуугдаад өгөөсгээ дараад ингэж нэг орох гээд ингээд орж ирсэн ч гэсэн нүрээ хайгаач ч юм уу ингэж орж ирж болох байсан шүү дээ. Би одоо ингээд бүгдээр нь чөлөөтэй линк өгсөн бааз тээ. Тэгсэн чи ингээд би орж ирээл ингээ өөрийнхөө асуудал хариул хүмүүс намайг юу гэж хэлэх юм дараа нь нэг хүн хараад намайг яах вэ гэхгүйгээр тасаа одоо ингээд өөрийнхөө ингээд
уус дарахгүйгээр хэлж ярьж илэрхийлэх зүйлээ гарч одоо хийж энэ зүйлээ хийж юмгээд үзтээ та. Зөрөгтэй л болсон Орсон юм нэг тийм. юм. Та үргээ зөрөгтэй болсон гэдэг л зөвшөөрч байна уу? Зөвшөөрч байна. Би зөрөгтэй одоо та одоо би өөрийнхөө илэрхийлэхэд зөрөгтэй өөрийнхөө амьд зүйлээ бүлээн зөвшөөрч штэ дээ. А тэгэхэд энэ надад зоригийг би өөрийнхөө бүгдтэй зөвшөөрбөө. Харин тийм зөвшөөрөхгүй л байна л та. Хасаа ингээд оруулаа ингээд гэсэн нэг айгуу тийм нэг таго юм батсан юм уу яасан юу батсан. Ах зөвшөөрдгүй байна гэдгээ л бодлоо. Ингээд нөгөө юу яасан юм тийм нөгөө төсөөрөхгүй нэг нөхцлөө сонсон юм уу та? Ихсэн. Ямар тийм нөхцөл байна? Тэр нэг хаалцч болох юм уу бүр ингээд нэг ингээд батсан болохоор нэг сонирхолтой санагдчихсэн. Өөрийнхөө нөгөө юг аяг тулгад юм болов. Өөрийнхөө бодлыг ч юм уу. Ийм байх хэвээр тийм байх хэвээр гэсэн юм бол тулгадаг. Тэгэхэр чи нөгөө хүний миний тулгаж байгааг эсрэг чинь хүүхдүүд өөрийнхөө эцэг ихэн тулгаж байгаа нөхцөлд ч юм уу хүүхдээ өөрийнхөө үзэл бодлыг ингээд өөдөөс нь тавиад хамгаалж чадахгүй байх л та. Тэр нь буруу зүг байсан ч юм. Тийм одоо буруу зүг байсан ч гэсэн баг хилээд нэмэргүй дээ гэдэг мэдрэмж өгсөн байж магадгүй шүү дээ. Би одоо ингээ буруу хэлсэн ч гэсэн ингээд нөгөө тэрнийг батал нөгөө үгүйсгэх гэдгээ урьдчилж мэдээд тэгээд за хэлээд хэрэггүй штэ гэхээр би энийг ингээл өөртөө дотроо үлдчихэж штэ ингээд хадгалаа. Тэгээд тийм хүмүүс айгүй үгүй штэ тэгээд би нэг хэлчихвэл загнуул чинь буруудахыг чинь шүүмжлэгч чинь тэгээд тэр хэлэхгүй сонголтуудыг хийхээр тэр үгтэй дотор одоо ингээд сэтгэлд мэдрэмжид юу үлддэг бол Яаж хүмүүс таалагдах вэ? Энэ хүнд яаж харьцвал хүлээн зөвшөөрөх юм бол гээ те. Өөрийнхөө байж чадахгүй болох юм болоо. Багшд таалагдахын тулд нэг айгүй бол масктай болох юм болоо. Яата ингээд өөрөө өөртөө ингээд харилцаа ингээд хит их ингээд ачаалал аваад маск зэвч юм уу те хүмүүс таалагддаг ч юм уу те өөрийнхөө байж чадахгүй гэдэг энэ маань яг өөртөө хэр ихтэй байгаа тайван байна гэдэгтэй одоо надад одоо тийм холбоотой юм шиг санагдсан л да. Би өөртөө ингэж итгэж чадахгүй байх талаар чинь Өөрөөсөө асуувал өөрөө хариулаад тэгэл ярихгүй ах сонголт хийчих магадгүй. яггүй ахаараа юу авахгүй нээж аваасаа ярихгүй ахаараа юу авахгүй Дэмжлэг авахгүй. би дэмжлэг нөгөө дэмжих чийжийг авахгүй шүү дээ. Ядаж энэ дэлхийд миний төлөө нэг хүн миний талд байсан болоод би буруу хэлсэн ч гэсэн тийм зүгсэн ч гэсэн нэг хүн миний талд байлаа гоё. Яг явандаа одоо бид нар амьдралдаа хүмүүстэй хаажууд байхгүй ч гэсэн тэр хүмүүс өөрийнхөө талдаа байх. Тэгээ өөрийнхөө амьдралынхаа төвшөд бид нар өөрийнхөө талдаа өөрийнхөө мөрөөдөл дэмжигч байх. Өөртөөхөө тэр зүйлээ талаа ингэж явах тэмүүлэхтэй өөртөө тэр ингээд дотоод тэр дэмжлэгийн дуу хоолойгоо хүчтэй сонсох энэ одоо хэр үнцэнтэй санагдчихж байна. Хэрэггүй зүйл юм уу тэр хүмүүстэй энэ Ер нь бол баг маш чухал зүйл ээ. тэр чухал юм. Одоо таны амьдрал чухал уу? Тийм маш чухал. Одоо өөртөө итгэхгүй болохоор ч тэгэл нэг хүнд
өөртөө итгэхгүй хүн чи өөр хүнд найдаж таарна гэжтэй тий. Удирдлага өөрөөс нь гараа авчиж байгаа байхгүй. Тэгээл нөгөө багшд ч юм уу тий амжилтанд ч юм уу хүлээн зөвшөөрөгдөх нөгөө арга нь өөр болоо явчих юм болов. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ямар нэг өөрөөсөө өөр байх хэрэгтэй болчих юм болов. Хүлээн зөвшөөрөгдөхөд өөрөөсөө өөр болно гэхээр би одоо хүнд хүлээн зөвшөөрөгдөх гэдэг байна гэхээр бусдад нийгэмд гэхээр би өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөгдөж байна уу? Өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөгдөх тэр юмын л одоо эцгийнхэн дэмжиж анханаас нь хүүхдүүд нөгөө нэг миний бодлоор өөртөө итгэх итгэлийн нөгөө эцэг их нь аав ээжтэй таалагддаг итгэлээр солилцож байгаа юм болов. Аав ээжтэй таалагдаа. Тий. Одоо хоёлаа ингээд нэлээд ярилцлаа шүү дээ. Тэгээ энэ хугацаанд таны дотор ямар зүйлүүд одоо би болж байна? Юу нь танд одоо хэрэгтэйж болсон гэж байна? Та нэлээд хүнзээ хугацсан юм шүү дээ. Айгүй хүндэт байх шүү. Тэгээ өөр дээр ингээд судалсан чи сонирхолтой байна уу? Өөр хүмүүсээр судлах сонирхолтой байна уу? Өөр дээрээ. Юу танд одоо энийг ингээд мэдрэхэд одоо хүн санагдчих юм ямар зүйл юм. Нөгөө өөрийнхөө төрсэн гэртээ эцгийнхээс дэмжлэг авахгүй байгаа л айгүй өрөвдмөр санагдлаа. Үүлмэр санагдаж байна уу? Айгүй хэцүү санагдлаа. Хэцүү гэхээр яг бидний чи аль хэсэг чи хэцүү байна. Тарих толгоон дээр нь биен дээр нь өөрийнхөө шуудаар байна. Өөр зүйлтэй. Хоолонд ирлээ шүү дээ энэ дээр. Энэ дээр чи ингээ юу тэглээд байна танд? Энэ дээр л тэглээд байна. Юу тэглээ? Илэрхийллээгүй юмнууд л тэглэж байгаа юм болов. Тэр нөгөө нэг өөрийнхөө юмудаа хошин тавиад өөр үсээгүй юмудаа илэрхийлж гарсаар байгаа тэд нар ингээд дорж ирээд ингээд дүүрсэн юм уу тэгэлцсэн ба. Тий. Өөрийнхөө нөгөө үзэл бодлыг байгаагаар нь илэрхийлэхгүй тэрийг жоохон хоошин тавьж агаад за энэ дээр чинь ямар арга хэрэгэлчих вэ гэж өөрөөр бодоод идэг юм шиг шүү дээ. Та ингээд нэг хоёр талыг судлаа шүү дээ. Хүүхдээ судлаа, өөрийнхөө судлаа, өөрийнхөө доторхыг хаднахыг хүүхдэд ямар байгаа вэ гэдгийг ингээд мэдэрсэн чи ямар гүнзгий зүйлүүдийг ингээд та өөр дээр одоо анзаарч ийм зүйлийг судлаа гэж бодсон юм. Бодсонгүй тэгээд айлын хүүхдийн асуудал дээр л нэг хэдэн хоног янз бүрээр хүмүүсийн бичсэн юмсуудыг уншаад сонирхоодсэн. Тэгээд одоо ингээд тантай ярилцсан чинь хүүхд хэлтгүй надад өөрт маань бас ингээд илэрхийлж гаргаагүй юмнууд бас байгаад байгааг олж авлаа шүү дээ. Тэгээд дотор одоо яаж юм юу болж байна? Ямар нэгэн зүйлийг битгэж байна уу? Ямар нэгэн дэмжлэг хэрэгтэй байна уу? Юу одоо чамд Дэмжлэг хэрэгтэй юм байна. ямар дэмжлэгийг надаас амар эсвэл өөртөө өгмөр эсвэл энэ үзэж байгаа хүмүүсээс амар Нөгөө юу гэж хэлмээр юм бэ? Өөрийгөө илэрхийлэх ямар нэг хүмүүсийн
миний хэлэх юм нөгөө хүнд яаж тусах бол гэж бодохгүйгээр өөрийнхөө доторх мэдрэмжийг тэг хүлээн зөвшөөрөгдөж байгаа тэр орчинд илэрхийлэх юм болов. Та одоо ингээд энийг айгу зөрөгтэйгээр илэрхийлж штэ энэ олон хүмүүсэд бүр миний ингээд нэг хоёр нүдээс үлээс гарахгүй мөртлөө нэг баруун талаас нь ингээд нэг жоох ингээд нэг усан болоод тах. Тэгсэн ингээ хоёр нүд хүний чи хоёр нүдээс өдөөс гардаг гэсэн чинь баруун ингээд нэг тал нь ингээд бүр зэрэг нэг камера хаач ингэж байдаг арилгууллаа штэ. Тэгээ энэ яг таа юм болоо гэж ингээ гайхаад штэ. Яа сонирхолтой байна. Ингээд яг би энэ чинь ингээ өөр дээр ингээ мэдрээд ажиглаад анзаарсан ч бас те. Танд одоо ямар санагч байна? Би өөрийгөө ингэж анзаарч ажиглаад нэлээд зөвшөөрөх нь чухал байна уу? Эсвэл хүүхдээр анзаараад ажиглаад тэр дэмжлэгийг өгөх нь чухал байна. Яг ямар зүйл рүү одоо армаар байна? Өөр дээр зөвшөөрч чадах юм бол тэгээд хөөхт дээр бусад хүмүүс дээр зөвшөөрөх нь амархан болох хаа. Яаж эхэлмээр байна? Ярих л хэрэгтэй баг. Та одоо ярьчихлаа шүү дээ. Яриад нэгээд олон зүйлээ бүтээд хараад энийг бүлээн зөвшөөрчлээ шүү дээ. Нэг л одоо өөр хүмүүсүүдийн хүүхдийг өөрчлөх гэдээсэн чи өөрийнхөө хүүхдээр ирээд дараа нь за хүүхд явах би өөр дээр ажиллая гэдэг өөр дээр ингээд анзаараад ажиллаж шүү. Тэгтээ. Одоо ингээд мэдрэмж чи яаж вэ? Бүх үеийнээс хөлс гардаг шүү дээ. Их ажил хийсэн байна шүү дээ. Таны одоо би махад энэ нөгөө хоолон дээрээс нөгөө тэглүүр чи яач вэ? Тэр харин аа тайвширж ам хөлс гараад тийг гайг болчих шиг л. Яаж ингээд нөгөө нэг ингээд энэ тэгэлцэн байсныг яаж ингээд хөлс болгоод ингээд тайвшруулчих вэ? Яг дотор юу болцсон болоод энэ зүйл ингээд нөгөө өөрчлөгдсөн үү? Нөгөө та намайг сонсоод тэг би танд нөгөө энэ байдлаа ингээ үннээр нь илэрхийлснээс болоод ингээд бид өөрчлөлт гарсан баха. Тэгээ та энийг анзаарсан байна шүү дээ, тий? Одоо би ч ингээд өөрчлөлт болцсон чи би чи ингээд одоо ямар болж байна? Зүрх чи одоо хийж байна юм халууч яаж байна? Тэгэхгүй ингээд ажиглах юм бол яаж чинь? Одоо жоон сулрж шүү дээ. Ядарч байгаа ч юм, сулрж байгаа ч юм. Тиймэрхүү болж байна. Ядарч байна тий. Тэгээд оюун бодолч яаж байна бодол тэр чи? Тэр нь л гоё тайван болчлаа. Аюу их бодох хэрэгтэй юм шиг санагдлаа. Юу бодох гэдэг юм? За юуг ингээд эсвэл намайг баг байхад юуг илэрхийлэхэд хэцүү байдаг байсан бэ ч юм. Та багтаа одоо ингээд санийхаа ингээд ахын шиг надад ингээд эцэгтэй таалагдахгүй зүйлээ нөгөө таалагдахыг харуулад байдаг юм. Тийм шүү дээ. Биднийг баг байхад чинь хөөхдөд нөгөө нэг онд сурах гэдэг аюу том юу байсан шүү дээ. Гэрээ ажил хийх. Тэгээд таалагддаг байсан биз дээ гэрээ ажлын чигээд мэдсэн ч сураад бүгдээ таалагдахаар хэлсэн байна. Тэгээд энд муу юу вэ? Тэр хоёр бас ингээд хүний амьдралын бүх талбар, бүх талууд биш л байгаа даа. Би хайлаад ярьжсэн шүү дээ энэ чинь сургууль төмөж ингээд чи энэ хүүхдээ амьдралын нэг хэсэг нөгөө нэг орхигдуулсан нэг хэсэг нь юу вэ? Тэр одоо таны ингээд дүүрч байгаа таны одоо энэ тэр нь одоо миний нөгөө
мэдрэмжүүд дотоод сэтгэл дотор маань юу болж байгааг анзаардгүй. Тэгээд сайн хөвгт байх гэдэг нэг юм юу байсан шүү дээ. Хайрцаг ч юм. Жагсаалт ч юм уу тий. Сайн хөвгт юм байдаг гэд. Та тэр одоо бүх жагсаалтын бүгдийг одоо галочка гэдэг шиг бүгдийг одоо таалагдахаар хийцэн л биш дээ амьдралдаа. Яг хөө тэр хүмүүсийн хүсэжсэн юмыг нөгөө хүсээд байгаа болохоор нь аав ээжд ингүүл таалагддаг гэдгээ би бас ингээд туршлагаасаа мэдээ тэрийг ингээд тэр хүмүүст зориулаад хийгээдсэн. Яг миний дотор юу болж байгааг би аав ээж хоёртой ер нь манай үеийнхэн болвол илэрхийлж баг мэддэггүй байсан бах уу. Яа одоо та энийг одоо илэрхийлж анзаарч мэдээж ингээд сурцсан нь шүү дээ. Тийм ер нь урт хугацаа орсон юм болоход. Тэгээ одоо та ингээд хөвгцтэйгээ нэг илэрхийлэхэд тэ өөрийгөө ч юм уу хөвгтэйгээ илэрхийлэхэд яаж ямар дэмжлэгийг өгмөр юм. Одоо миний дэргэд бүр өссөн бүхнийг хийж чаддаг л болох хэрэгтэй баг. Зөв ч байсан буруу ч байсан баг. Зөв буруугийн дэнслээд шүүгээд ахын оронд тэр хүүхэд миний хүүхэд өөртөө тулгарч байгаа хүнд хэцүү тэр бүх юмыг надад хэлж чаддаг. Миний хажууд өөрийнхөө байж чаддаг. Ийм ээж болох хэрэгтэй юм болов. Та тэгж хэлсэн чи бүр барилж миний хоёр зүдээс зүс гарах юм байна. Бүр ингээд та тийм аягүй орон цаг өөрийнхөө хажуудаа ингээд бүрдүүлнэ гэдэг чинь бүр аягүй гоё сонсогдчихэж штэ юу тийм гоё гоё мэдрэмж байна. Та одоо тийм аягүй тийм том тариг тийм орон цаг бүрдүүлж чадна гэж бодоход амар санагдаж байна. Тэгвэл тэгэл өөртөө болоод хүүхдтэй эргэлзэх хэрэггүй л болох байх. Яагаад тэгэхээр тийм би хүүхэд маань ямар ч хүнд байдалд орсон хамгийн ихний туслах хүнийг намайг гэж бодно. Та одоо гэдэг нэг одоо мэдгүй өөр хүмүүс яаж намайг л бол та үйлчлэх гэж асуу байгаад төсөөлөө. Та өөрөө айгүй юу батсаад тэ гоё төлөв тах юм. Тэр одоо таны хаанаас гараад байна? Оюуханаас гарч байна? Зүрх сэтгэлээс гараад байна? Энэ зүрх сэтгэлээс гарч үгээ гарч хэлээд байна уу? Үгүй би сая тантай ярилцж явахдаа л ойлголоо. Юу гэлээсэ? Эхэндээ нөгөө нэг хүүхдүүдээс яагаад тийм авир гардаг вэ энэ төр гэж бодож исэн шүү дээ би энэ тантай ярилцахын өмнө. Тэгээ хамгийн сүүлд ойлгосон зүйл нь болохоор тэр хүүхдүүд тэр нэг ам бүлдээ ч юм уу эцэг их ойр дотныхоо хүмүүсийн дунд өөрийнхөө байж чадахгүй болохоор тэр нэг юм дутагдаад байгаа юмыг өөр аргаар олж авах гэж оролддсон байна. Маш эрсдэлтэй юм. Та одоо тэгсэн чи тэр хүүхдүүдээ бүр айгүй өрөвдөх хинрэх одоо сэтгэл төрж байна уу? Шүүмжлэх сэтгэл төрж байна уу? Тэр хүүхдүүдэд буруу авахгүй юм шиг санагддаг. Ихгүй хэлж байна. Одоо таны мэдрэмж. Нөгөө хөлс гоожулт шүү дээ. Тадар одоо ингээд үзэж байгаа хүмүүсийн одоо бүжэгийн хийсэн ингээд аялал энэ олон
ухаарлууд нь одоо хүлээн зөвшөөрж байна ямар их одоо гүнзгий зүйлүүдийг олгоод хавцсан чи барал коучинг барал супервизтэй барал гүнзгий авчиж гэсэн үг байна шүү дээ. Коучингээс тавцсан гэсэн үг шүү. За супервиз. Та нэг над руу нэг чат ичээд би нэг өдгөө нэг коучинг авъя гэдэг би үгүй гэсэн шүү дээ. Тэгсэн чи одоо зөрөгтэйгээр ороод авчлаа шүү дээ. Тэгэхэд ямар санагдсан. Нэг юм би нэг үртэй юм шиг таньдаг санагдаад байсан ба шүү дээ. Гэсэн чи хараад одоо ингээд нэг өөр ингээд гараад авчлаа. Тэгсэн одоо энийг авцсан одоо та одоо хэрэг ингэ сэтгэл одоо дундуур байна уу дүрэн болж байна уу яаж юм. Сэтгэл онгойж нэх юм уу? Надад одоо өгөхгүй гэсэн чи гомдчихсэн байна. Танд онгойж байгаа юм уу? Эсвэл бас нөгөө ярьсан юм авсан ухаарлаасаа онгойж байгаа юм юу ч гэсэн энэ хавьд ингээ сайхан онгоогоол агаарч хилдэтэл ороод их шиг шүү. Таны дотор ямар өөрчлөлт гарсан бэ сая энэ бобгийн хооронд? Нөгөө ямар нэг комменттэй ямар нэг сэтгэл ингэж хэлхээсээ төрүүлээд жоохон хүлээцтэй сонсох хэрэгтэй л гэдэг юм ингээ орж ирээд. Өөрийгөө сонсоо. Үгүй байсан. Тий, өөрийгөө сонсъё, хүүхдээ сонсъё. Зөвлөх, зааварлахыг яарад юуны туханд хүрэхгүй л те. Өөрийнхөө үзэл бодлыг яваал өөдөөс нь тавиал зөвлөөл зааварлал ингэдэг штэ тэгдэг штэ гэл магадгүй тэр хүн зүгээр тухайн ер нь бид нар хоорондоо ингээд ярихдаа нэг их зөвлөгөө авъя гэж биш зүгээр тухайн үед ингээд намайг сонсох дэмжих тим юмыг ингээд бид нар нэг нэгэндээ өгч сурах хэрэгтэй болов өөртөө ч гэсэн. Одоо өөртөө яаж одоо энийг өгч дэмжиж болох вэ? Хамгийн эхлээд тэр нэг буруу зөв, сайн муу гэдэг юмнуудыг л болох хэрэгтэй. Ийм байх хэвээр, тийм байх хэвээр. За, ийм тийм гэж хэлэхээр яагаад гэдэг вэ? Тэгэхээр л нөгөө гарч исэн урсгал хаагдчих шүү дээ. Ямар урсгал байгаа юм? Ямар урсгалыг та яриад байна? Би өөрийгөө сонсох ч юм уу, би бусдыг сонсох ч юм уу тий. Тэр урсгал хаагдана. Би өөрийнхөө үзэл бодлоор хэрвээ ингээд ярилцлагын явцад ч юм уу сонсож явах явцад би өөрийнхөө үзэл бодлоор тулгаал эн чи ийм шүү, тийм шүү гэж явах юм бол тэр тэндээ зогсно. Одоо та бүхэн ингээд харилцаандаа би өөрийнхөө үзэл бодлоо тулгаад ингэж ярьж гин үү, харилцаж гин үү? Та намайг дэмжиж байгаа болохоор би ярьж байхдаа ойлгот. Тэгээ бид хоёрын хооронд ямар урсгал явж байна? Хүлэн зөвшөөрөл, дэмжлэг. Бас аюулгүй. Би одоо үзэл бодлоо нээхэд энд аюулгүй байна. Тийм болохоор би ингээд бодож байгаа бүх юм ярьж болох юм байна гэдэг итгэл найдвар бас төрж. Тэрний зөвлөн коуч нар гэдэг. Коуч нар ажлыг заримдаа ингээд пасмасуудаар үнцэн үүдэлцэн байдаг байхгүй. Чинь айгүй өндөр чадвар шаарддаг ажлууд коуч нь супервайз ч юм уу мэдрэмж ч юм уу тэ зэрэг ингээд өөрийнхөө хүн зайгаа бүрдүүлэх маш олон чадварууд байдаг. Миний нэг коуч ингээд нэг сургалтын дээр одоо тэр бүх зүйлүүдийг би бүгдээ нарийчлаад бичсэн байдаг. Тэгэхээр та нар тэр сонирхож байвал одоо миний
коучинг сургалтын дээр нэг 20 хичээл байдаг шүү дээ. Тэрийг үзээд би дагаад хийж болно. Тэгвэл камер хүлэн зөвшөөрлийн юм байна. Сонсох чадвар юм байна. Оршихуйн чадвар чинь юм байна. Дэлгэхтэй чиг оршихуй чадвараар яддаг. Тэгээд дараа нь хамтран хүлэн зөвшөөрөх сонсох чадварууд ингээд мусгаа явж идэг. Тэднийг бүр наривчлаа заасан миний коучинг сургалт байдаг шүү дээ. Өнөөдөр та хүмүүжлийн дагалт гээд бусдын хүмүүжлийн дагалтлыг хэрэгжижсэн аа өөрийнхөө ингээд нэг зэрэг ингээд анзаараад чиглэлээ хүлээн зөвшөөрөөд бас ингээд бусад хүмүүст ингээд ухаарал болоод ингээд орж ирж штэ. Тэрэнд би чинь энэ ингээд бичлэгийг ингээд үлдэл тань нэг тохгүй байхгүй зүтэй энэ хүмүүс ч яг үзээд яг нэг сүртэй олон хүн үзэж хараад гэж би нэг амлахгүй яа. Тэгэл ихтэй ингээд бид нар ч онлайнаар янз бүрийн зар дээр тавиад хүмүүст харагдах гэдэг чинь хэцүү болсон шүү дээ. Тэгээ ямар ч гэсэн нэг хүний амьдрал гэсэн нэг нь үзээ нэг ухаарал таны ухаарсны одоо талент гэсэн ойлгоод ухаарах юм бол магадгүй тэр нь одоо ингээд нэг юм дурж байгаа нэг зөвчсөн нэмэр гэж одоо гарч байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо буруу цэцэг байна уу? Бид нар хүүхдээ сонсдгоо дэмждгүү хүлээн зөвшөөрдгүү те. Хүүхдээ яг өөрийнхөө миний дэргэд байх тэр боломжийг өгч чадахгүй гэж бид нар өөрийгөө бодож байгаа бол магадгүй миний хүүхдээ өөр газар явж иж магадгүй гэдгийг бас давхар бодох хэрэгтэй байна л гэж боддог. Сая хүүхдээ бодож харилж ингээд өөрийгөө судлаад ухаарч мэдэрсэн хүүхдтэйгээ өөрийнхөө хүүхдээ бас өөрийнхөө дотроороо ингэж бүр мэдэрч ингэж нөгөө анзаарч тэр орон зайг бүр бэлтээ гэж ингээд бүр ингээд өөрийнхөө ингээд гэвэ зарим зүйлээсээ татгалзаад зарим шин зүйлүүдийг өөрийнхөө амьдралд оруулж ирж байна. Одоо хүүхдтэйгээ батсан ч өөр санагдаж байна өөрийнхөө хүүхдээ. Өөрийнхөө нөгөө бодлыг тулгадаг, өөрийнхөө саналыг тулгадаг. Зөвхөн өөртөө хүссэн хариултаа сонсч чаддаг. Бусдын алхлаар ингээд юудаг, зогсоочдаг. Өөрт маань таалагдсан юм ярих юм бол тэрийг ингэж сонсдог ч юм уу. Нөгөө хүүхэд маань ямар хэрэгцээтэй байгаа лээ гэдгийг ингээд ойлгож ирсэн юм болов? Тэгээд өнөөдөр мэдлээд хүнзгээ ажилласан шүү дээ. Өөр ингээд би асуусан зүйл байна уу? Агарыг алгаа багш жоохон бодох хэрэгтэй хаад. Өөр ингээд өөрөө өөртөөгөө тогтоотой байгаад өөрийгөө сонсоо чагнамар санагдчихэв нөө. Миний нөгөө татад оршихуй мэдрэмжийг өөр дээр мэдэрсэн нөө. Хүүхдийг ч нэг юм амжилттай байх хэвээр илүү байх хэвээр л гэдэг ш бид нар чи ерөөсөө. Одоо хилтэй байх хэвээр. Тим юм чаддаг байх хэвээр, аяасаа хөгжүүлдэг байх хэвээр. Гэх мөртлөөсөө яг нөгөө оршихуйг чи бол надад айгүй үнцэнтэй шүү. Би чиний бүр яг ард талд чинь асаалттай танк чинь шүү. Ээж нөхнийхөө хүүгийнхаа талд шүү. Гэдэг тэрийн зүгээр амаараа ярьдаг боловч яг ингээд биетээр бас яг мэдрүүлж яг тэр орчныг ингэж өгж сурах хэрэгтэй л гэж ойлгоо. Өнөөдөр хоёул ярилцсан зүйлээс аль нь хамгийн үнцэнтэй санагдаж байна? Хамгийн үнцэнтэй юм нь би өөрөө сонссон нахаа.
Та өөрийгөө сонссон юм уу? Өөрийнхөө ямар зүйлийг сонссон юм? Өөрийнхөө би бүр өөрийнхөө багтаа өөрийнхөө илэрхийлж чадаагүй байсан, чаддгүй байсан тэр юмнуудыг л олж мэдэх шиг боллоо. Тэр нь одоо мэдсэн ягаад танд одоо юм үнцэнтэй юм? Тэрийг мэдснээрээ би одоо өөрийнхөө үгтийг сонсох тэр орчинд бүрдүүлж чадах бас одоо альва үйл явдал шууд дүгнэлт хийхээс илүүтэй арай тэрний цаат талын ингэж бодох хэмжээний болсон баха. Өөрийгөө сонсч чинь өөрийгөө ингээд сонсоод өөртөө баймаар өөртөө урсмарсан учраас Тий. энэ ч бүрэн дөрөвш бүрэн нөлөөлж хийж байгаа шүү дээ. Бүрэн дөрөв орж явахдаа бид нар аль нэгэн зүйлийг өгөөсөхгүй ингээд хүлээн зөвшөөрдөг. Тэн одоо уулзалталж штэ тэ миний ерөнхийдөө коучинг чи ийм л гэдэг гэсэн юм штэ тэ миний коучинг инспирашн тэгээд заримдаа миний коучинг чи гэдэг тэ. Өөр та нарын чатан дээр асуух зүйлүүдээ асууж иж болно. Бүрэн коучингийн болмоор коучингийн сургалт сонирхмаар энэ бичлэгүүдээ авъя гэвэл одоо чадарчгүй юу. Тэгээ одоо хямдгалтай гомн зүйн тавьж очиж болно шүү зэ. Тэр нь одоо нэг харагдчихлаа. Хүмүүстийн нэг үзээ. Өөрийнхөө шууд чадаар сонсож чадвар хэлэн зөвшөөрөх бүгдээ одоо хүн багаар мэдээ хөндлөгч юм. Энэ олон чадварууд дээр эцэг эхчүүд ажиллаж байна. Тэрс бид нар хүүхдүүдийг ингээд 1000 цагийн зүйлсэн ч гэсэн өөрчилж чаддаг. Тэр өөр дээрээ өөрчлөлт хийхээр тэр хүүхдүүдэд бидний дээр уншгүй тэр чадварууд нь мэдрэгчээ тэр хүүхдүүд ингээд өөрчлөлт гардаг. Би ч юм уу зэгнөөгүй штэ гэсэн чинь нэг жоохон үгүй ээж та уртаа л штэ таны ингээ хүнсгч юм штэ тэр хүүхдийн гадных илэрлүүдийн тэр мэдрэмжийн мэдэрсэн биш үү таны дотор зохгүй тэрэггүй та эцнээ өөрийгөө дарж байгаа боожоо ч гэсэн тэгээд тэгэл жоохон бол ингэчих гэдэг шүү гэдэг чи тэр хүүхд ингээд доо хоолоо мэдрэмжээр мэдрээд байгаа байхгүй тэгээд танд ингээд санаалууд шүү та юм биш үү тань дээр засаараа ажиллаараа өөрчлөлтөө тэгвэл би таны ажид тохгүй байж таа эсвэл өөрийнхөө доо хоолойгоо чимээг болгох юм уу тэгэхээр тэр хүүхд нь тэр хүүхдээ ингээд бүрэн дураа харж нэгдэг чинь тэр байхгүй мэдчихтэй одооны хүүхдүүд чи тийм ур чадвар байдаг тэр бодсон мэдрэмж тэр шууд хилдэг тийм мэдэд болсон юм байна. Энэ одоо коучинг чадвар ч юм уу чадвар өгч юм эсвэл чадваргүйгээр одооны хүүхдүүдтэй харилцах боломжгүй болчиход байгаа байхгүй хүнд бол өмнө нь яг бид нар дуудлагатай гэрээ зөвлөнгөтэй хэр за гэл ингээд тэрсэн нөгөө айгаад тэгээд бүхэн бас тэгэхээс ч одоо хүүхдүүд өөр болчихсон юм. Тэгэхээр тэр хүүхдүүдэд тэдний хэл ярианаар өөрснийхөө харилцаа хандлагаа ингээд ээж аамаа нэгдэг байсан. Одоо би ингээд гэхгүй тэрэн дээр бас ингээд шинжилэл засаж өөрчлөлт хэрэгтэй гэсэн. Энэ л зүйлийг би заадаг штеп. Аль бас харилцааг би одоо практикээр зааж байгаа гэдэг та нарт би ингээд 80 ном одоо 80 ном ингээд уншаад яриад байх надад өөрөө сонирхол байдаг надад ингээд хүмүүстэй харилцах ингээд сонирхолтой тэр дамжуул мэдрүүлэх гэсэн байна. Тэгээ практик нэг нөө яг ингээд онлын нэлээ гэдэг та нарыг өөрснөөхөө сонгоно шүү дээ. За өөр асуух зүйлүүд энэ өөр хүмүүс бол нэг хүмүүс ихт орж ирсэн бол би 2 3 хүмүүс ч байлсгүй олон орж ирсэн бол би групп коучинг хүмүүс бүрээс энэ болохгүй л.
Тэгээ дараа нь дахиад зарлуу. Би ингээд өнөөдөр юм үйлчлээд байгаа л орчихъя гэл шууд ингээд орж ирэл одоо бодол орж ирэл би тэр үед нь постайсан. Тэр чинь та нэг хэдэн хоногийн өмнө орсон бол би тэр цагаа бэлтгэхээс гэвэл би хэдэн хоногийн өмнө төлөвлөөгүй. Би сая хэдхэн минутын өмнө төлөвлөөд оролцсон гэсэн шүү дээ. Тэгээд тэр ингээд орох гэж чи одоо би энэ зүүн дээр 2 3 миний яг ингээд фэйсбүүк рүү шеэрлэгдэхгүй бас 5 10 минут тулсан гэж боддоо. Шгэ нэг орж гараад үгүй нэг хандаа гэдэг нэг хүмүүс орж гараад орох гэдсэн орж өнчихгүйсэн чи бүж орж ирээд тэгээ би сая ярьж явах чи сонсон шүү дээ. Бүж өмнө нь одоос нэг коучиг авах юмсан гэдсэн чи үнэндээ ярих гэсэн сэдвээс чи өнөөдрийн яриад ингээ барилж гүнзгий ингээ коучинг авсан чи ямар вэ тэр одоо нэг яг авъя гэсэн зүйлээ авч чадуу. Одоо надаас коучинг авъя гэд нэхэлдэхгүй болсон уу? Тэгсэн. Яг бурчахтай тэр үедээ аваагүй байхгүй. Тэгээ би тэр үе чинь цаг чи өнгөрцөн. Одоо би заавгүй гэсэн байна шүү дээ. Би бас мартцсан явж исэн мэлээ. Тэгснэ нэг таны постыг харж ирсэн. Өө нэр багш надад өртөө юм байна шүү дээ. Багш надад коучинг өгөх өртөө. Өртөө. Тэгээд сургалтын нэг сургалтын дээр нэг коучинг өгнө гэдэг амлцсан. Тэр үрээ нэхийдэ гэсэн чи багш аль дээр 2 сарын өмнө дууссан гэж цагтаа авахгүй яасыг төлбөртэй болсон гэхээр зөө зөө. Тий. Тэгээд чи орж ирээд авсан болж тээ. Тэгээд өөрсдийнхөө танараа хаалуудаас төвлүүдээ энэ дөрөнгөд оруулаад бичиж болно. Бүжиг бодоод мэдрээд тэрнийг сэтгэлд оруулсан ч болно. Тэгвэл орж ирээд нэг бидрэж дараа нэг сэтгэлээ бичих чинь ингээд өөр байдаг. Ингээд тэр ингээд чадварч ингээд нэг ингээд молекул ингээд би өөр дээр анзаарчих юм бол тэр чинь ингээд хамардаг байхгүй. Тэгээд амьдрал дээр хэрэгжүүлээд ирэхээр би энэтэй холбогдоод жилийн дараа мараа гэхээр тэр чинь ингээд чадварууд болцсон үүдэг. Зам чанар болцсон үүдэг гэсэн үг шүү дээ. Ингээд коучинг дөрвч багаар өдрөө ингээд суулгаж явна гэдэг чинь их харахад ингээд урт хугацаа боловч энэ нь ингээд гүн бацдаг гэсэн. Тэгээ орж ирсэн байрлалаа бүж нэглээд их гүнзгий ажиллаа. Таньжмэнтэй тэгээд бүр дээр ажиллаа те. Тэрнээс би одоо ингээд саварж явуулаад тэр хүмүүстээ ийм давалтай тэр үед энэ нэгсэн гэж тэгж хэлэх сонирхол байгаагүй бол тэрэн дээр эцэг эхчүүд байхгүй байсан байхгүй. Тэр эцэг эхчүүдтэй тэд нар яаж харилцажсэн юм багш нар нь одоо 10 дугаар анги өвдөлөө 5 дугаар ангид 5 жилийн өмнө багш нар нэж харилцдаг байсан. Тэр чинь ямар нэгэн хүмүүжлийн асуудал гэдэг чинь 5 жилийн өмнө бид нар тэрнийг заасан хүмүүстэй одоо учирлуулаад энэ бүгдийг тэр ингээд уцаа алдсан гэсэн байхгүй. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг бид нар сургууль хамтлаа эдгээр лекцэн эдгээр чи баг дээр нь зааж иж тэдний оюун хамтан суулгаад хилцэн зүйл чинь 5 жилийн дараа хэрэгждэг байхгүй. Тэгэхээр энэ бүх зүйлийг тамаа ингээд амзаараад ажиллаад тэгээд бид нар чинь ингээд 2 3 талтай байхгүй багш нар юм байсан. Зээгчүүд нь багаас нээж мэдээсэн. Өнөө багын багш нар байсан, дүндээ багш нар байсан. Тэр котоны багш нар хамаг үр дагаврууд нь гарч ирж штэ. Тэгээд ахлахын багш нар тэр юм чинь бид нар чинь бүр айдуу гүнзгийч шалтгаантай байдаг. Тэр ингээд нэг янзар асуудал байгаа билээ. Багш нартын сургалтыг хөсдөг ядаж тэдрэг болоод ажилладаг харилцааны нийтлэг эцэг эхчүүдтэй маягаар сургалтын хөсдөг харилцааны одоо мөнгөлийн чимтэй энэ чинь ингээд нэг бортод зааны чимтэй байдлаар хамт олонны сургалтууд болохоор анзаарчсан болохоор илүү үнэтэй болчихсон шүү дээ. Тэгэл та нар хаана ямар мэдлэг байна гэдэг ингээд өөрийгөө хайж үржээд явах бол энэ тэ зам бодох юм болно шүү дээ. Тэгээд өнөөдөр та нар энэ бичлэгийг зэнагийн цагт өгсөн болов тусалсан бол ямар ухаарл
эдрийг олж авч яах юу гүрдээр анзаарч яах чинь тэр одоо бодлын хэмжээтэй хуваалцж яж болно шүү дээ. Тэгээ би дараа ингээд нөгөө нэг би ч гэдэг нь оруулмаар байна. За энийг ярмаар байна гэхээр би тэрнийг ингээд ярьж чинь гэсэн байхгүй юм дэхлээ нэг цэцэрлүүлж дээ. Тэгэхээр та нар зүгээр л фоллowд байгаа ч юм уу шеэр хийгээд эсвэл миний одоо постуудад комментод чичээл миний энэ зарын зэрэгүүд харагдана гэсэн үг. Зарим хүмүүс тагт харагдахгүй шүү. Зарим хүмүүсийн айгуулгээд энэ ментор коуч супервайзер байдаг гэдэг нь мэдчихгүй. Бүчиж мэддэг болохоор орж ирж шүү дээ. Зарим хүмүүс сайн гэдэг өөрөг төлөөд энэ коуч дээр ордог гэдэг мэдчихгүй явж байгаа байхгүй те. Нилээд өмдөд орсон гэсэн шүү. За. Тэгээд та нарын заруудыг хараад энэ боломжуудыг ингэж барьж авахыг бодох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Ингээд ихний хэдэн минутад би арилж гуугаад байсан үстэй ороор ингээд тэгээд ингэж орох ингэж тэр янз бүрийн ярьж харна л та хараад ажиглаад орж ирсэн байна те. Тэгсэн. Тэр тацтайсан. Зацтай. Тэгээд өөр ямар сэдвүүд та нар авмаар байна, сонсмаар байна, ажиглахмаар байна. Хүмүүс ингэж заримдаа энэ кейсүүд жишээнүүд дээр айгуугүй өөртөө анзаарч мэддэг гэсэн үлдээ. Тэрнээс би олон ингээл зөвлөлт юм уушаад ингэж явах сонирхолгүй бодит хүмүүс дээр одоо нөхцөлтөр нь ажиллаа. Тэгээд тэр одоо нөгөө нэг та нарын доор комментэр бичиж болно шүү те. Тэгээд дараагийн хязгаарч зарлж болно шүү дээ. Маргааш зарлмаар байлгаарна шүү дээ. Скойл талын дараач. Тэгээд та нартай ажиглал анзаараад бизнес хийж. Орж ирсэн баярлалаа. Бүжээ бүрэнгээ урсгал үрийг ажилласан судлаад энийг өмс таруулаа. Тэгээд Яхгүй өр бүтээлтэй л гэсэн баг. Үнэхээр үр бүтээлтэй байлгашаа. Баярлалаа. Баяртай. Баяртай. Миний төр алчиж.